За гурван асуулт байна. За энэ үндэсний хорооны төлөвлөгөөний биелэлт ер нь хэдэн хувьтай байгаа бол сая нөгөө нэгдсэн үндэсний байгууллагын конвенцийнхантай ийм ирээд ер нь эдгэртэй хамтарсан төлөвлөгөө хийх гэж байгаа юу? Талаар ийм төлөвлөгөө ер нь гарсан уу гэдэг асуулт. Хоёр дид хороод ер нь хэр ажиллаж байна. Би зөвхөн үндэсний хороо ажиллаад байгаа дид хороодууд бол нэг тийм итгэхгүй л ажиллаад байгаа шиг байгаа. Тэгэхээр улсын их хурлаас одоо бид нар засгийн газраас энэ дид хороодыг маш идэвхтэй ажиллуулах тал дээр анхаарах ёстой юм биш үү гэсэн ийм санал байна. За олон улсын менежментийн зөвлөх үйлчилгээ авах гэж байгаа юу? Ер нь яг ихэнх копод бол авдаг юм бэлээ. Зөвхөн одоо барилга байгууламж гэхээс илүү бас одоо тэр хурлын бүх үйл ажиллагаа одоо зохицуулах юм зөвлөх үйлчилгээ авах гэж байгаа юу гэдгийг асууя. За тэр байршлын хувьд Батэрдэн гишүүнд би бас хэлье. Энэ анх Мишель Экспог нэлээд сонгож ирсэн юм байлээ. Тэгээд Мишель Экспог бол их олон улсын юм конвеншн төв хийх гэж байгаа юм байна. Зочид буудал хийх гэж байгаа юм байна. Эхлээ сонгоод гэтэл энэ олон улсын конвеншн төв нь санхүүжилтгүй учраас зогссон. Зочид буудлууд нь бол болоод айлын одоо орон сууц болгоод айлуудад зараа захиалга аваад эхэлсэн гэсэн ийм хариуг өгсөн учраас Мишель бол ерөөсө болохгүй юм байна гэд орхисон. За ингээ бүх аюулгүй байдлаа бодоод ер нь ихэнх копод хотоос гадна одоо нэг юм том байгууламж барьж бүх юмад нэг дор хийдэг учраас цэцэрлэгт хүрээлэн гэсэн юм шийдвэр гарсан. За энэ бол үндэсний аюулгүй байдлын зөвлөлтөөр бүгд одоо хэлцэгдэж, яригдаж, дэмжигдсэн байгаа. За усны юунд бол ямар ч хамаагүй юм бэлээ ундрагны тэр юунд гол нь тэр худгийн хамгаалтын бүсүүд нь муудсан хашаа нь муудсан байсныг одоо бүгдийг копийн зардлаар сольж байгаа гэж би ойлгосон. За ингээд 50 метрийн радиустай байсныг 100 метр болгож байгаа юм бэлээ. За ер нь бол энэ сая бол Сауди Араб энэ копиг хийгээд одоо тэрнээс хойш Сауди Араб бол одоо маш олон том арга хэмжээг хийгээд байна штэ. Ийм зөрөгтэй одоо арга хэмжээнүүдийг хийж эхэлсэн гэсэн. Тэгэхээр нэгсэндээ Монгол улс бол одоо бид энэ Go Mongolia гэх их олон одоо бас мөнгө зардаг. Тэгэхээр энд бол нэг мөр одоо ингээл 5-аас 10,000 хүн парк гэж ирээл бүгд зочид буудалд буугаал хоол идэл ингээд бол уг нь хувийн хвшилт бол асар их одоо ач холбогдолтой юм билээ. Гагцхүү бид бол энэ төр байгууламжаа барих асуудлууд байгаа. Тэгэхээр би зөвхөн Батбаатар сайдад юу гэж зөвлөх гэсэн юм бэ гэхээр энэ төр байгууламжаа нийслэлийн онцгой байдлын газар онцгой байдлын ерөнхий газартай яриад эртхэн За одоо гişүн 1 минут. Онцгой байдлын ерөнхий газартай яриад манай гамшигын одоо юм том төв бол байдгүй. Одоо бид нар чинь нэг юм гамшигын сургалт гэдэг ихэд юу ч байдгүй Монгол. Тэгэхээр ямар нэгэн осол гамшиг гарахад бид нар тэнд ингээ бүх юм нь бэлэн байж идэг. Тэр асрууд нь хураалттай нэг газар хадгалагдсан, номерлогдсон. За энд имлэг нь байна, энд одоо юу нь байна ч гэдэг юм ингээд офс нь ингээд ийм гамшигын том төв болгоод одоо сургуультай нэг хийж аваад энийг хадгалах тийм юм одоо эртнээс ярьж ивэл зардал их буурна гэж үзэх гээд байгаа. Дээрэс нь энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд нэлээд хөрөнгө оруулалт оруулж байгаа юм билээ те. Тэр бохрын асуудал, усны асуудал, захилгаан. Тэгэхээр энийгээ тэр копийн зардлаас нь хасаад цэцэрлэгт хүрээлэн лөгөө үндсэн хөрөнгөөрөө нөгөөд хасахгүй бол сүүл тайлан гаргасан чинь коптер нэг баахан зардал гарцсан. Бид нар чинь бол нэг сумаар 2 туулаа буудаж бас тэр цэцэрлэгт хүрээлэнгийн чинь нэг тогтчуулж өгж амь оруулах гээд байгаа бас. За 4 нэмэр Батбаатар сайд хариулъя. Атантай гишүүн бас сайн ойлгож байгаа. Дэд ороод бас бүрэн гүйцэд ажиллаж өгөхгүй байсан. Одоо харьцангуй үржимжж байгаа. Дэд ороодын дараанаар 7 хоног тагс сайдвар болгон бэм гараг бүрт үндэсний хорооны ажлын албадаа нийлж хуралддаг энэ механизм руу шилжиж явсан. Ажлууд нь харьцангуй одоо эмх цэгцэнтэй ороод эхэлсэн гэж ойлгож байна. Ер нь бол тэр COP17 зохион байгуулагдаад баригдсан барилга байгууламжуудыг яах вэ гэдэг дээр янз бүрийн саналууд явж байгаа. Бидэнд бас гашуун туршлага байгаа.
хурал зохион байгуулагдсны дараа орж ирсэн тоног төхөөрөмж байшин барилга машин тэрэг хаашаа алга болсон бэ гэдэг гадны хандив тусламжаар ирсэн зүйл хаашаа алга болсон бэ гэдэг зүйл байнга хэрэгжиж байдаг. Энийг нээлттэй хэлцэж хагаад нэг бол одоо аймагуудын засаг дараалал, нэг бол онцгой байдал, нэг бол хар хорин гэдэг ингээд янз бүрийн хөлбөрүүд хэрэгжиж байгаа. Энэ хөлбөрүүдийг ярилцж хагаад засгийн газрын урал руу оруулаад алийг нь аль руу шилжүүлвэл зөв бэ гэдэг талаас нь шийдвэр гаргаад нээлттэй хэлтод явж явах нь зүйтэй гэсэн ийм бодолтой байгаа. Мэдээж энэ дээр сайн идея хэлжээвэл бас бүгдэд талархах нь энэ нас руу тийшээ очивол хамгийн зөв шүү гэдэг зүйлийг хэлж байгаа хүн болгонд бас талархаж хүлээж авнаа гэж хэлмээр байна. За 3 номер. Одоо менежментийн компани гэж бид нэр аавь гэвэл хөх бүсдэр л авъя. КОП 16 хүртэл ногоон бүс гэж байгаагүй юм л. Дандаа зөвхөн нүүбийн блүү зон буюу хөх бүсээс. Сауди Араб бид нар нэгэн тийм их хэмжээний хөрөнгө зараад хурал хийж байгаа олон хүн ирж байгаа юм чинь бид усаас уртчламаар байна гэд ногоон бүс гэж гарч ирсэн юм л. Тэгэхээр бид нар ч гэсэн одоо бас нэг ийм зарчим байдаг юм байна. Эн чинь төрөүний явсан КОП-ийн санаачлагыг бас дэмжиж явах хэрэгтэй гэдэг. Тэр үүднээс бид нар ногоон бүсээ төлөвлөөд явж байгаа. Ногоон бүсийг бол Монголын компаниуд маань хийх байх гэж бодож байгаа. Тэнд бол бид яхтар оролцох зүйл байхгүй. Энэ дээр нийслэлийн засаг даргын хамгаалгын газар болон манай ажлын хаалба ингээд хамтраад явж байгаа. Ногоон бүсийг бол Монголын компаниуд бол аваад явах нь зөв. Тэр нь илүү их Монгол улсыг сурталчлах. Яг хуу Риад дээр явсан ногоон бүсийн нэг алдаа нь хэтэрхийх нэг технологиор балбчихсан юм байсан учраас тэрийг нэг хүмүүс сонирхгүй байна гэсэн. Тэгэхээр болов бид нар илүү уламжил руугаа чиглэсэн маягийн юм хийх бах. Энийг л ивент зохион байгуулж чаддаг компаниуд нээсэн дээр баг. Бид тэнд нэг хөх бүсийн хувьд бол orientation event гэдэг энэ бүх урамслалын бүх копиг зохион байгуулж одоо ч билемиг менежментийг хийж байгаа компани байгаа. Тэд нар бол орлого хуваах зарчмаар мөнгө авахгүйгээр ажиллаж байгаа. За гэтэл UNCCD болохоор GL events-ийг та нар авах нь илүү оновчтой гэж зөвлөд байгаа. Ер нь бидэнд нь ойрын үед гаргах ёстой шийдвэр үндэсний хороо болон засгийн газар дээр тулгамдаад байгаа асуудал энэ л байгаа. Энийг тэгтээ бид 11 сартаа багтаж шийдэхгүй бол байгууламжийн маань асуудал хойшоос унжирах тийм нөхцөл байдалтай байна.